За нэлээд олон ярийн төрийг цомхон болгоно, эдийн засаг төрийн оролцоог багасгана гэд ярьж байгаа. Уул нь яг энэ асуудал дээр хилцэж байгаа асуудал дээр би зарчмын хувьд эсрэг өөр бодолтой байгаа. Яг энэ мэт хэрэггүй ажлуудаасаа бид нар хасж ийж төрийг цомхон болгоно. Яг энэ 5 жилийн бид нар гүйцэтгэлээч ярихгүй, тэгээ 10 жилийн асуудлуудаач ярихгүй, ийм асуудлуудыг ингэж энэ 70-80 хүний цуглуулчаад тэгээ хэрэгжүүлэхгүй, хэрэг болохгүй ийм ажлуудад ингэж цаг хүрдэг. Эдгээр өөр ажил цаг зарвал бид нар илүү үр дүнтэй ажиллаж болохоор. Тэгэхээр энэ дээр бол би энэ дунд хугацааны хөтөлбөр дээр хөгжлийн бодлого төлөвлөлт дээр 10 жилийн, 5 жилийн, 4 жилийн ингээ 3 хөтөлбөр байгаа. Энэ 5 жилийнхыг би бол одоо хэрэггүй, энийг бол болох ёстой гэж бодож байна. Тэгэхээр энийг эхлээд 1-р 5 жилийнхаа тэр асуудлаа ярьчаад энэ асуудлуудыг яах вэ гэж ярих нь зөв болов уу гэсэн ийм бодолтой байна. Тэгэхээр энэ 5 жилийн төлөвлөгөө гэдгийг бол ер нь бол социалист голдоо орнууд нэг одоо юутай нэг хүн юм уу, нэг одоо гэр бүл илүү удаан хугацаанд оршин тогтнож одоо засаглах болцоотой улсуудад яг ийм төлөвлөгөөнүүд хэрэгжүүлдэг. Хэрэгжүүл 5 жилийн төлөвлөгөөнүүдийг хараад үзвэл та нар одоо анзаарвал Хятад, Орос, одоо Казахстан, Узбекистан гэх мэтлэнгээр хуучин социалист орнууд голдуу байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ улсууд бол төвлөрсөн төлөвлөгөөтэй зах зээлийн бус одоо байдалд амгаалсан ийм газруудад яг энэ 5 жилийн төлөвлөгөөнүүд байдаг. Тэгэхээр энэ төлөвлөгөөнөөс харахаар ихэнх нь одоо бас яг энэ зүүн төвийн үзэл баримталтай нэг нам ирэх хүрж байгаа үед засгийн газар одоо жишээлбэл нийт 5 жилийн асуудлыг ярих нь одоо нийцэхгүй гэж бодож байна. Жишээлбэл одоо энэ дотор орсон хөтөлбөрүүдийн ихэнх нь буцаад л яг л хүний асуудлуудыг шийдэж өгнө, одоо тэр ийм асуудлуудыг шийднэ гэдэг байдлаар хүний өмнөр орж асуудал шийддэг иймэрхүү одоо чиг баримжаатай байгаа. Тэгэхээр өөр жишээлбэл улс төрийн чиг баримжаатай нам гараад ирвэл энэ чи угаасаа ямар ч хэрэглэх боломжгүй. Өнгөрсөн одоо 33 жилийн хугацаанд бид нар бас өөр чиглэл рүү явъя гэж зорьсон. Бид нар бол бас одоо ингээд өнөөдрийн түвшнээс харахад бол хангалттай үр дүнд бид нар хүрээгүй байна. Одоо улс төрийн хувьд жишээлбэл бид нар намыг төрийн дээр нам байдаг гэдгийг энийг өөрчлөе гэсэн одоо өнгөрсөн хугацаанд одоо үйл явдал бол нам бол төрийн дээр байд юм а гэдгийг бас маш тодор харууллаа. Бид нэр зах зээлийн эдийн засгийн хувийн хвшлийг дэмжинэ гэсэн өнөөдөр Монгол улсын хамгийн том компани төрийн өмчт компани. Топ 100 аж ахуй нэгж гэдэг байгаа энэ ихэнх нь бараг 90 орчим он төрөөс өгдөж өвшөөр лицензээр хамааралтай, улс төрөөс хамааралтай ийм бизнесүүд байна. Тэгэхээр бид нар яг одоо энэ 5 жилийн үндсэн чиглэлийг харахаар бид нар буцаад урагшаа явдаг биш, буцаад ухардаг иймэрхүү байдалтай л байна. Тэгэхээр бид нар зогсож харахгүй бол өмнөх одоо асуудлаа улсын хурал дээр ярилцахгүйгээр дахиад одоо жишээлбэл энийг ингээд үргэлжлүүлээд ярина гэдэг бол зарчмын хувьд бол одоо санд нийлэхгүй байгаа. Тэгээ яг ерөнхий сайдаас энэ чиглэлээр одоо ямар шоу бодолтойгоо ингээд энэ асуумаар байгаа. Тэгээд түрүүчийн одоо энэ төр дамгаалах хандлага одоо жишээл энэ дотор байгаа тоххой төр өмнөөс нь шийддэг. Тэгэхээр энэний хамгийн гол асуудал нь болохоор хизээч буухгүй байгаа шалтгаан нь бид нар өнгөрсөн хугацаанд улс төрийг асар үнэтэй болгосон. Улсын хурлын гишүүн болохын тулд, улс төрч болохын тулд асар өндөр үнэтэй болгосон. Энэ нь буцаад төрийн өмчт компаниудыг бууруулахгүй байх хөшөөрөг байгаа. Тэгэхээр энэ улс төрт улсын хурлын гишүүн болоход энэ төрийн асуудлыг шийдэд ороход энэ зарлыг бууруулахгүй бол бид нар хизээч энэ төрийн өмчт компаниудаа буулгаж чадахгүй. Тэгэхээр энэ авилгалын асуудал дээр хэрэгүүдийн тоон нэмэгдээд идэх болохоос одоо улам нэмэгдээд болсон асуудал ерөөсөө шийддэггүй. Тэгэхээр энэ үүр урхагаа зэгцлэхгүй бол бид нар гоё юм яриад бол энэ бүтэхгүй харагдаад байна. Нэгдүгээр ерхий сайд тэр асуулт нь, хоёрдугаар энэ бусад улс төрийн намуудаас ялангуяа баруун төвийн ч юм уу үзэл баримталтай улс төрийн намуудаас энэ чиглэлээр ямар шоу санаа бодлууд ирсэн бэ гэдэг талаараас за энэ асуудлаар 3 үндслээр хариу өгье гэж бодож байна. Нэгдүгээр засгийн газар хууль биелүүлэх үүрэгтэй. Энэ бол улсын хурлаас баталсан хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуулийн дагуу 11-р сарын 1-ний дотор 5 жилийн үндсэн чиглэлийг нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг улсын хурл дөрвөн модулж мэдүүлээд 12 сарын 1-ний дотор батлах ёстой гэсэн ийм хуулийн хугацаатай. За энэ бол хууль эрх зорчин. За хоёрдугаар яг олон улсын түвшинд айл намуудаас чин саналыг гаргаж аваад ингээд орсон хуулийн төслийг 2015 онд одоо арчилсан намын үед энэ хууль батлагдсан. Хөгжлийн бодлого төлөлтийн хууль энэ 5 жилийн үндсэн чиглэл босруулах, жилийн төлөв босруулах юм. Тийм учраас тэндээс та хуулийн дээрээс тодорхой уншиж болох байх гэж бодож байна. За 3 дугаар яг олон улсын жишг бол Азийн хөгжлийн загвар буюу энэ 5 жилийн үндсэн чиглэл төлөвлөгөө босруулж ирсэн жишг Японы одоо 62 оны
үйлдвэр хөгжлийн 5 жилийн төлөвлөгөө, за Солонгосын, Сингапурын за ийм жишээнүүд байгаа. За дээр нь бол яг ийм вижн буюу одоо улсынхаа хөгжлийн эрхий чиг хандлагыг үндсэн чиглэлийг тогтоосон энэтхэгийн энэ Азийн бараг бүх улсуудад бол энэ жижиг форматыг ашиглаж хөгжлийн бодлого төлөвлөж явж байгаа. Орчин үеийн эдийн засгийн хөгжлийн загвар бол бас цэвэр төгс өрсөлдөөн зах зээлээс манайх төгс өрсөлдөөнтэй зах зээл биш учраас ийм бодлого төлөвлөлтийн арга механизмуудыг ашигладаг чиг хандлага дэлхийд даяар хамгаалж байгаа. За энэ бол эдийн засгийн онолын болон хөгжлийн бодлогын тусдаа асуудал. За харин энийг илүү үр дүнтэй, үр ашигтай болгож улс орныхоо хөгжлийг зөв чиглэлд хандуулж ингэж явах нь чухал. Тийм учраас өмнөх 5 жилийн үндсэн чиглэлээс сайжруулад хэмжигдэх үйц тодорхой энэ зарчимд нийцүүлээд энэ хөгжлийн бодлого төлөвлөлтөд бол чиглэлээ гаргаж яваад ямар энэ 14 мега төслөхөд стратеги гэдэг бол 90 дараа 14 мега төслөхөд бүгд туссан байгаа. Тэгтээ аль нь төрүүлж хэрэгжих юм. Бүх зүйлийг нэгэн зэрэг хийх болцоогүй. Тийм учраас улсын хөгжлийн бодлого чиглэл байх нь бол гарцаагүй. Монгол улсын үндсэн хуулийн ч гэсэн тийм тодорхой заалт бий. Даачгүй эдийн засгийн үйл ажиллагааг өөрийн улс орны онцлогт нийлүүлэн төрөөс өдөртөн чиглүүлнэ гэсэн. За ингээд Кейнсийн ч вэ, Фридман ч вэ ингээд онлын маргаан бол эдийн засгийн онлын маргаан болоо явчихна. Төлөвлөх ёстой юу юу гэдэг бол өөр асуудал. Харин практик шаардлага бол байна. Сайжруулах. Тэгээ ерөнхий сайдыг яг хууль биелүүлэх гэж байгаа учраас оруулж тэрийг ойлгож яг зөв би хувь улс төрчийн хувьд саналын сонссон. Ер нь бол дунд хугацааны төлөвлөлт 10 жил, 5 жил, 4 жил буюу засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэж ийм байгаа. Тэгэхээр 4 жилийн цикл чинь 5 жилтэйгээ одоо сонгуулийн цикл чинь 5 жилийн төлөвлөгөөтэй ойрхон байгаа учраас энэ бол баг хэрэггүй шат яваад байгаа юм биш үү гэдгийг одоо улсын хурлын дээрээ энийг ярилцаад эхнийхээ 5 жилийнхаа тэр төлөвлөгөөг биднэрт үнэхээр хэрэгтэй байгаа юм уу, хэрэггүй байгаа юм, энэ олон хүмүүсийн цаг одоо хүчийг барах хэрэгтэй байгаа юм уу гэдгийг ярьчаад тэгээд дараа нь хэлцэх ёстой мó гэж энэ их хурлын асуудал байна л да. Бат Эрдэнэ дараад ийм саналтай байна. Баярлалаа. Тэгэхээр энэ бодлого төлөвлөлтийн бас улс төрийн ач холбогдол нь их түвшин гүшүүнэ. Улс төрийн намууд сонгуульд оролцохдоо дааж давшгүй халамж тэтгэмж амладаг. За шил хүүхдийн мөнгнөөс хавлал их орны гişиг гэдэг ингээд улс орныхоо эдийн засгийг даахгүй хэмжээнд олждог учраас энэ 5 жилийн үндсэн чиглэл тэрнээс хараад бас илүү шинжлэх ухаанч олон түвний хүсэл эрмэлзэл тулгуурсан байх зорилгоор 5 жилийн үндсэн чиглэл гэж хуульчилсан гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ 5 чиглэлдээ нийцүүлж намын бүрийн хөтөлбөрүүд, сонгуулийн бүрийн хөтөлбөрүүд босрогдоод тэрэн дээрээ суулж засгийн газрын үйл ажиллагааны бүрийн хөтөлбөр бас босрогдож явах ёстой. Ингэж хашиж авсан нь бол зүйтэй болсон. Нөгөө нэг хэд популист хамтлага бас нөгөө халамжид тулдууцсан эдийн засаг хөдөлмөр эрхлэлтийг дэмжидэггүй өнөөдрийн бидний 30 жилийн асуудлуудыг чинь голох зөх хязгаарлахын тулд ийм үндсэн чиглэл бодлого төлөвлөлт рүү бас шилжин нэг шалтгаан юм байна лээ гэдгийг бол тий нөгөө улсын хурлын тухай сонгуулийн тухай хуулийн дээр урт хугацааны хөгжлийн бодлого хөтөлбөрл нийцүүлнэ гэсэн байгаа. Саяын хэлсэн одоо жишээлбэл тэр төсөв дааж давхгүй гэдэг заалтууд чинь хязгаарлалтай заалтууд орцсон байгаа учраас яг энэтэй бол 5 жилийн төлөвлөгөөтэй шууд уялдахгүй. Намуудын одоо сонгуулийн бүрийн хөтөлбөр бол урт хугацааны буюу 30 жилийн алсын хараатай уялдана гэсэн яг одоо улсын хөгжлийн тухай сонгуулийн тухай хуулийн дээр ийм заалттай юм билээ. Тэр яг зөвхөн миний хувьд бол Бат Эрдэнэ даргад яг энэ асуудлаа эхний асуудлуудаа хилцчиж энэ одоо 2026-аас 30 оныхаа асуудлаа хилцүүл яасан юм бэ гэсэн ийм санал байгаа гэдэг хэлэх гэсэн. Засгийн газар маань хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийнхаа дагуу 14.1 засныхаа дагуу гүйцэтгэлээ ирүүлсэн байна. Дараагийн 5 жилийн бас төлөвлөгөө ирүүлсэн байна. Хуулийн дагуу улсын хурл маань энэ асуудлаа хилцээгүй байна. Гүйцэтгэлийг одоо 4 сарын өмнө засгийн газар Монгол Улсын хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн хугацаа дуусгар болохоос 4 сарын өмнө хэрэгжилтийн үнэлгээг улсын хурл танилцуулна гэсэн. Тэр яг энэ танилцуулах үйл ажиллагаа явагдаагүй учраас
энэ асуудлуудаа ярьжаад танилцчаад дараагийн асуудлуудаа ярих нь зөв бахаа гэж бодож байна. Тэгээд энэ дээр ч гэсэн танилцчаад засгийн газарт бас тодорхой чиглэлүүд өгнө гэж хуулийн дээр заасан байна. Тэгэхээр улсын их хурл энэ танилцах үйл ажиллагаа хийсний дараа дараачийн 5 жилийн энэ асуудлуудыг яаж ярих вэ гэдгийг ярмаар байна. Нөгөө талаас түрүүн би бас асуултаа хэлсэн. Энэ 5 жилийн төлөвлөгөө бол илүү санагдаад байгаа. Урт хугацааны болон урт хугацаа гэхээр 30 жил, дунд хугацааны гэхээр 3 төрлийн одоо хөгжлийн бодлого төлөвлөлтийн бичиг баримтууд байгаа. 10 жилийнх, 5 жилийнх, 4 жилийнх. 4 жилийнх нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр. Тэгэхээр ингээд сөөлчгөр одоо засаг солигдлоо гэж бодоход энэ одоо бодлогууд нь дагаад жишээлбэл өөрийнхөө эрх барьж явах үед нэг нам эрх барьж явах үед засгийн газрыг одоо толгойлж явах үед шийдсэн асуудлыг дараагийн засгийн газар хийгдэггүй байх магадaltaй. Тэгээд дагаад өөрчлөгдөх магадaltaй учраас энэ 5 жилийн гэдэг энэ илүү ажлыг болчихё гэсэн ийм саналтай байгаа. Тэгэхээр энэ асуудлуудаа үнэхээр яг бид нар тэрэг болоод байгаа юм болохгүй байгаа юм гэдгийг хуулийн дагуу улсын хурал дээр хилцчихэд дараагийн 5 жилийн асуудлыг ярья гэсэн ийм саналтай байна. Баярлалаа.